Самсганы үзэгчтэй та бүхэн амралтын өдрөө аятгахтай өнгөрүүлж байна уу? 7 хоног бүрийн бям гарагт NBTV телевизээс та бүхэнд бэлтгэн хүргэдэг дуудлага нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За бид энэ удаагийн дугаартаа 2016 он гарсаар аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмтэрэг зөрчлийн талаарх мэдээллийг та бүхэнд үзүүлэхээр бэлтгэлээ. Мөн 3 дугаар сарын 17-ны өдөр 3 дугаар дээгийтэд гарсан галтун бэс бэлтгэгсэн сурвалжлагыг энэ удаагийн дуудлага нэвтрүүлэгтээ та бүхэнд үзүүлэхээр бэлтгэлээ. За энэ оны эхний 2 сарын байдлаар аймгийн цагдаагийн газрын мэдээгээр 109 гэмтэрэг бүртгэгдсэн байна. За үүнд 82 хүн холбогдсон шалгагдж хэргийн илрүүлэлт 72% гарчээ. За энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2 пунктээр нэмэгдэж бүртгэгдсэн гэмтэрэг 3.5%-аар буурсан үзүүлэлт юм байна. За өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад залилан мэхлэх, завшиж өргөдүүлэх хэрэг 33.3%-аар, танхаарах хэрэг 66.7%-аар буурчээ. Харин бусад хэргийн гаралт 5-аас 6 дахин нэмэгдснээс хүчингийн хэрэг 5 дахин нэмэгдсэн байна. За өөрөөр хэлбэл хүчин, хулгай, бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэрэг өссөн гэсэн үг юм. Тиймээс аймгийн цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. За 2016 оны эхний 2 сарын байдлаар аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн нийт гэмт хэрэг зөрчлийн мэдээ гарсан. За 2016 оны 2 дугаар сарын байдлаар бол нийт аймгийн хэмжээнд бол ер нь 109 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. За модлонгийн мөн үед 2015 оны эхний 2 сарын байдлаар бол 113 гэмт хэрэг бүртгэгдчихсэн. За энэ жилийн байдлаар нэг 3.5%-аар гэмт хэрэг маань буурсан үзүүлэлттэй гарсан. За хэдийгээр гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан ч гэсэн тодорхой төрлийн гэмт хэргүүд бол өссөн үзүүлэлттэй гарсан. За ялангуяа манай аймгийн хэмжээнд ер нь сүүлийн үед буурч өгөхгүй байгаа хүчингийн гэмт хэрэг нодлонгийн мөн үед нэг үлдэгдэжсэн. Энэ жил 2016 оны 2 дугаар сарын байдлаар 6 үлдэгдэж за 5 дахин өссөн үзүүлэлттэй гарсан. За үүний хажуугаар бас хулгайлах төрлийн гэмт хэрэг бас нодлонгийн үед бол 23 гэмт хэрэг бүртгэгдэжсэн. За 2016 оны энэ 2 сарын байдлаар бол 29 гэмт хэрэг бүртгэгдэж бас 5% өссөн үзүүлэлттэй байгаа. За бусдын бие махбодод гэмтэл учруулах хэрэг бол нодлонгийн үед бол 40 гэмт хэрэг бүртгэгдэжсэн бол 2016 оны энэ эхний 2 сарын байдлаар 42 гэмт хэрэг үлдэгдэж бас 4.5% өссөн үзүүлэлттэй гарсан. За ерөнхийдөө манай аймгийн цагдаагийн газрын бас гэмтэргээс урьдчилан сэргийлэх, өөрөөр хэлэх юм бол энэ тодорхой төрлийн өссөн гэмтэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо энэ 2015 оны 3 дугаар сард бол тодорхой арга хэмжээ зохион байгуулж энэ гэмтэргүүдийг бууруулах, гаргахгүй байх, за урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулж явуулаад байна. Өнөөдрийн байдлаар гэр ороолын багуудад үлдэгдэж байгаа ялангуяа иргэдийн өмчийн хулгайн гэмтэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор бид нар гэр ороолын багуудад за хаалт нээлт, за илрүүлэлт гэдэг тусгай арга хэмжээнийг бид нар цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаах засаг ерөн цагдаагийн газрынхаа нийт бие бүрэлдэхүүний хүчээр зохион байгуулж байна. За энэ тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулсны үр дүнд сүүлийн үед гэр ороолын багуудад үлдэгдсэн иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл улгайлсан за хэвчлэн болвол одоо мөнгөн аяга, ноутбук, LCD зурагт зэрэг эд зүйлийг бол хулгайлсан энэ гэмтэргүүд за 4 гэмтэргийг бид нар илрүүлээд за үйлдсэн эзэн холбогдогчийг бид нар Улаанбаатар хотод за зүүн хараа бусад аймагуудаас үйлдсэн эзэн холбогчдыг бид нар илрүүлээд за мөрдөн байцаах хэрэг бүртгэх тасагт бид нар одоо эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. За ерөнхийдөө одоо сүүлийн үед бол уран дулааны цаг ирж байгаа тийм ээ, хаврын үйлрэл ирж байгаатай холбогдуулаад за гадаа цаг агаарын байдалд улаарч байгаа за харанхуй бол орой харанхуй болж байгаа тийм ээ, өдрийн цаг гэгэдэ цаг бол уртсаж байгаа. Үүнтэй холбоотойгоор бас улирлын чанартай гэмтэрэг үлдэгддэг. За энэ гэмтэргийн нэг гол үлдэгдэг гэмтэрэг бол нөгөө л мөн хүчингийн гэмтэрэг байгаа. Манай аймгийн ер нь бол сүүлийн үеийн статистик мэдээнээс харж үзэхэд энэ дээрх гэмтэрэг маань ер нь буурч өгөхгүй байгаа. За үүнтэй холбоотойгоор бид нар ард иргэдэд санамж сэрэмжлүүлэг болгоод хэлэхэд за уран дулааны цаг болж байгаатай холбогдоод ер нь бол бага насны хүүхдүүд болон за хүүхдүүдээ оройн цагаар бол гадуур явуулахгүй байх ёстой. Нэгдүгээр, хоёрдугаарт шөнө оройн цагаар ээлжнээс буудаг ээлжийн ажилчдыг бол за гэрээсээ хэн нэгэн эцэг их асран хамгаалагч за хань ижил үр хүүхдүүдээр бол тосуулах юм арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. 3 дугаарт бас ер нь манай аймгийн хэмжээнд хэдий гэр ороолын багууд бусад багуудад гэрэлтүүлэхтэй байсан ч болсон хэдий ч бас зарим газараар бол гэрэлтүүлэг тавигдаж хараахан амжиг байгаа. За юм гэрэлтүүлэг муутай юм харанхуй газруудаар бас явахгүй байх тийм ээ. Бас ер нь бүлэг бөөнөр муу зохион байгуулалтын арга хэмжээ тарсан үед бол хамт олныгаа ганц нэгээр хол зайд гэртээ
энэ хүмүүсийг бол гэрт нь хүргэх ийм арга хэмжээг бас хамт олонныхын зүгээс зохион байгуулах хэрэгтэй байна. За энэ он гарсаар бүртгэгдсэн гэмтэргийн улмаас иргэд аж ахуй нэгж байгууллагад 198.8 сая төгрөгийн хохирол учирч 7 хүн нас барж 50 хүн гэмтжээ. За урьдчилан хохирлын 24.5%-ийг нөхөн төлөвлөсөн байна. За гэмтэрэгт холбогдсон 82 хүний 61% нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бол 50% нь согтуугаар 14.6% нь бүлэглэн гэмтэрэг үйлдсэн гэн. Мөн гэмтэрэгт холбогдсон хүмүүсийн 2.4% нь 18 хүртэлх насны хүүхэд байжээ. Тэгвэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмтэрэг өнгөрсөн оны мөн үеийн төвшөнд байсан байна. За тэгвэл согтуугаар тэрвэр хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 161 жолоочийг илрүүлэн жолоо барих эрхийг нь тодорхой хугацаагаар хасжээ. Согтуугаар тэрвэр хэрэгсэл жолоодсон зөрчил 51.7%-аар эрх хасалт 34.8%-аар бурс үзүүлэлттэй гарсан байна. Сарын 17-ны өдрөө 21 цаг 10 минутанд ДГТ-ийн 3 дугаар байранд одоо гал гарлаа гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт ирсэн байна. За яг дуудлага хүлээн авангуудаа аймгийн онцгой байдлын газрын гал унтраах 56 дугаар анги энэхүү дуудлаган дээр ирж ажилласан байна. Тэгэхээр галын шалтгааныг бол одоогор яг эцсийн байдлаар тогтоогоогүй. За галын шалтгааныг бол одоогор харахтаа бол энэ Бусгатлаас одоо гал хамгаалагчаас гал алджээ гэсэн ийм дүгнэлтийг хийгээд байгаа юм байна. За хамгийн гол нь энд ирээд аймгийн онцгой байдлын газрын албаагчид үүрэг гүйцэтгэхэд за иргэдээс шалтгаалаад бас цаг алдах асуудал хэд хэдэн одоо зүйлээс шалтгаалаад гарсан байна. Манайх 21 цаг 10 минутанд 3 дугаар дэгэтэд цахилгааны Бусгатл буугаад гал гарч яана гэсэн ийм мэдээг бол авч ингээд нийтдээ 3 техник 20 орчим албан хаагчид ажиллаа. За яг хоо энэ тагтан дээр нь хүмүүсүүдийн одоо илүүдэл гэх юм уу нэг хэрэгэлдэггүй. Тийм эд зүйлүүд бол шатсан байна. Одоо учиргүй хог хаягдлах нь хаашаа. Гэхдээ одоо энд бас хараа хяналт байхгүй. Ийм одоо эд зүйлүүд бол шатаж байсныг унтраалаа. За унтраах энэ ажиллагаанд бол хамгийн хүндрэлтэй юм бол энэ автозамуудыг тээврийн хэрэгслүүд хааж зогссноос манай энэ аврах ажиллагааны автомеханик шат бол хурдан шуурхай ажиллах энэ ажиллагаанд бол замын энэ нөхцөл байдлуудаас шалтгаалаад ажиллагаа бол удаан байлаа. Яагаад гэвэл зэрэг эн чинь тодорхой заа хэмжээнд төрж ирж объектоо орох юмыг тэр гарцсан дээр тэгэхээр одоо энийг хэдийгээр машин тэрэгмийн тавих талбай багч гисэн тийм ээ. Иргэд ялангуяа иргэн хүн бол аюулгүй байдлыг бодож явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ манай монголчуудын муухай зам байна. Өөрөө л болж ивэл одоо тийм ээ. Бусад монголчууд чинь бие биенийг хайрлах хэрэгтэй үстэй. Тэгээ ингээ энэ автомеханик шат маань хурц объектоо өрөхгүй тэр алсад зогссон болохоор нөгөө энийг чи ингэж урд шат чи ингээд хөшигдөн шүү дээ. Тэгээд энэний шаахын тулд энэ хөлн ингэж ажиллаж байгаа. Тэгээ ингээд дутуу хөлөө тавьчихтай зэрэг чинь нөгөө энэ урт механизм чинь ингээд бодроотож очих юм аюултай шүү дээ. Тэнд тулгаа тавьсан машинуудыг хүртэл жолооч нь гарч ялс зэгсчихгүй. Сүүлдээ аргаа ороод бид иргэдийн тусламжтайгаар хөдлөглөө. Тэгтэл одоо хөрөнгө гээд хөрөнгө хэрэгтэй байна уу? Одоо хүний ам хэрэгтэй байна уу? Бид нар ч одоо хүний хамгийн нандин бол хүний алтан ам шүү дээ.
Тэгээ ийм байдлаар бол ажиллагаа бол бас жоохон бидний хувьд бол ажиллахад бэрхтээ байлаа. Гэхдээ яг энд амьдарч ирсэн ялангуяа 4-р давхртаа амьдарч ирсэн 30 гаруй иргэдийг ялгарсан хортгийн утаанаас гаргах ийм ажиллагааг бол авлаа. Ямар нэгэн одоо хүн амтыг эндсэн гэсэн одоогоор шүү. Тэгээ бид нэр энэ ажиллагааныхаа дараа дахин нягтлж шалгана. Тэ. Өнөөдөр бас Цэргийн баярын ийм урд өдөр болохоор нэлээдгүй юм халамцсан хүмүүсүүд бас гэр орондоо байж тэгээ гарч явахдаа бас түлхүүр саваа олгож гарсан болохоор цонхаалга төгжөөтэй бас оруулж гарахад туслаач одоо ийм л байдалтай. Галын шалтгаан хизээ тодорхой болох бай. Тэр чинь тэгэл эргүүлэлтийн ажиллагаа явагдаж шүү дээ. Тэ. Тэгтээ тодорхой байна шүү дээ. Манайд бол Бусгай талаас гал гэсэн одоо тийм дуудлага ирсэн. Тэгээ ер нь галыг харахад бол эзэнгүй ийм одоо илүүдэл одоо нэг айл нэг гарсан байдаг шүү дээ тийм ээ. Тийм л эд зүйлээ ингээд хэнийх нь мэддэхгүй тийм ээ ингээд аваад аач ийм л юм байна шүү дээ. Гал унтрах хэдгээр ингэ ажилласан бэ? 500 дугаар юм. За дуудлага нэвтрүүлгийн шинэ дугаарын турш бидэнтэй хамтаас үзэгч танд баярлалаа. Та бүхэн амралтын өдөр аятухтай өнгөрүүлээрэй. За эх 7 хоногийн бэм гарагт дуудлага нэвтрүүлгийн шинэ дугаараар эргээд уулзцгаая. Баяр та үзэгчтэй.